Сайн амнахаа энэ удаагийн хамжлагээр дөнгөж саяхан Netflix дээр гарсан The Eight Show хэмээх нэртэй солонгосын нэгэн сонирхолтой зурлыг ярьж өгөхөөр бэлтлээ. Додны найзтай л өөртөөлж хамаг мөнгө алдаа зогсохгүй 900 саяын өрөнд орсон жинсүү маань цаашид яаж ч ажиллаад энэ хөрөө дарах боломжгүй гэж үзээд амиа орлох гэж буугаар кино маань эхэлдэг. Яг гүүрэн дээрээс үсрэх гэж байхад нь үл таних нэгэн мессеж бичих болгондоо данс руу 1 сая вон шилжүүлдэг. Ирсэн мессежийг нь уншдал хэрвээ үлдсэн цаг хугацаанд бууж өгөх гэж байгаа юм бол би тэрийг чинь хөдөлж авъя. Сонирхож байвал машин цуугаараа гэхдээ зэрэгцээд үнэтэй машин хажууд нэрээ зогсдог. Яг ямар учиртайг нь мэдэхгүй ч сонирхолтой санагдаад суудал явсаар байгаад нэг нууцлаг газарт ирдэг. Яваад ортол хөнгөй зааланд 20 сая вооны хажууд нэг дугтуй мөн дээрээс нь 8 ширхэг карт тогтож авдаг. Дугтуй загдлаад уншдал таныг 8 шоунд урж байна. Энэ шоунд авьяас чадвар огт хэрэггүй зөвхөн таны цаг хугацаа байхад л болно. Хоол байраар хангах бөгөөд цаг явах тутамд шагнал нэмэгдэн өгөгдсөн цаг дуусах юм уу оролцогчдын нэг нөхөх юм бол шоу дуусна гэсэн энгийн нөхцөлтэй бөгөөд оролцоос татгалзах юм бол 20 сая воныг аваад явж болно гэж бичсэн байдаг. Манай хүн ихэндээ л over эсвэл хүний наймаа байж магадгүй гэж бодсон ч за ер нь тийм байсан ч яах вэ? Угаасаа л өгөх гэж байсан хүнд алдах юу ах вэ гэж бодоод оролцохоор болдог. Хаалгаар яваад ортол хаасаагүй камераар хүрээлсэн голдоо том цагтаа заал байх бөгөөд яг ард талд нь 8 давхар өрөөнөө тогтож авдаг. Манай хүн аюулгүй үднээс голын тоо олох 3-ыг сугалсан бөгөөд энэ түүний байрлах өрөөний давхар нь олж таардаг. Яваад ортол хоосон өрөөнд дүрм товцос болон шоуны дүрм хүлээж байдаг. За дүрмийг нь тайлбарлах юм бол өрөөнд байх самбар дээр минут тутамд мөнгө орох бөгөөд тухайн мөнгөөрөө хүссэн зүйлээ утасны тусламжтайгаар худалдаж авч болно. Гэхдээ энд зарагдах зүйлс энгийнээс 100 дахин илүү үнэтэй. Мөн дээрээс нь өрөөндөө хөдөлж авсан зүйлээ гадагшаа гаргаж болохгүй зөвхөн өрөөндөө л ашиглана. Гадаа талбайд байх утсаар захиалсан зүйлээ гадаа ашиглаж болно. Хоол усан цаанаасаа бөгөөд шөнийн 12-оос өглөөний 8 өртөл өрөөнөөсөө гарч болохгүй. Хэрвээ дүрм зөрчих юм бол шагналын мөнгөний тал нь байхгүй болно. За ингээд дүрмтэй танилцаад хувцас өмсдөл 12 цаг болж тоглоом эхэлдэг. Манай хүний дансанд минут тутамд 30 мянган вон орох бөгөөд хоногт 40 гаруй сая вон олно гэхлээр хагасаар орчин болчих юм бол бүх өрнөөсөө гарчих юм байна гэд маш их баярлдаг. Гэхдээ мөнгөийг сайн олж байгаа ч өрөөнд нь нойлоос эхлээд анхан шатны хэрэгцээ байхгүй тул заавалчгүй 100 дахин илүү өндөр үнээр худалдаж авах шаардлага тулгарх бөгөөд манай хүн гороож ор худалдаж авахын оронд хэдэн сонингийн цаас бие засахын тулд нэг ширхэг хоосон сав худалдаж аваад унтаад өгдөг. Өглөө болох үед гадаа талбайд босод оролцогчид цугласан байх бөгөөд энд хэр удахаа мэдэхгүй дээрээс нь гараад угаасаа уулзахгүй учраас зүгээр л өрөөнийхөө дугаараар нэгээ дуудахаар болдог. Гадаа талбайд байх бүх зүйлс манай хэдийн өмссөн дүрм товцос шиг хуурамч бөгөөд яг яагаад гэдгийг нь мэдэхгүй ч том цагны хугацаа ихссэн байгааг анзаардаг. Мөн дээрээс нь бөөндөө ярилцаж байгаад цагны доорх утсаар худалдан авалт хийгээд үзтэл төлбөр нь цагнаас хасагдах бөгөөд 1 минут нь 2500 вон орчим байгааг мэдэж авдаг. Уг нь эндээс юм худалдаж авбал нэлийн боломжийн байгаа ч хамгийн гол нь цаг багассаар агаад тэг болчих юм бол тэмцээн дуусаад манай хэд олигтой мөнгө олж чадахгүй учраас эндээс юм худалдаж авахдаа маш болгоомжтойгоор яг шаардлагатай зүйлсээ л худалдаж авахар болдог. Нэлийн харилцсны эцэс өрөөнд ч тэр гадаа талбайд ч нойл байхгүй учраас анхан шатны хэрэгцээгээ хангахаар бүгдээрээ санал нэгдэж нойлын цаас болон хувийн худалдаж авдаг. За ингээд багч гисэн тоглоомны дүрмтэй танилцаад нойлын асуудлаа шийдсэний дараагаар манай хэд өлсөж эхлэх бөгөөд хоол яагаад ирэхгүй байгаагаа хязгаахад 8 давхрын эмэгтэй хоол лифтээр ирсэн ш та хэд аваагүй мө гэж хэлдэг. 12 хоол 12 ус лифтээр нь ирсэн бөгөөд өөрт нь л ирсэн гэж бодоод хоолнуудаас нь амсаад усаар нь усанд орчихсон байдаг. Одоо ингээд бодсон чинь хүн болгон хувааж авах ёстой байсан юм шиг байна. Гэхдээ өрөөнөөсөө юм гаргаж болохгүй болохоор яахаа мэдэхгүй байна гэж хэлдэг. Үнийг сонссон 7 номер тэгвэл лифтийг ашиглаад бүгдээрээ хоол авч болох байх. Гэхдээ эхний өдөр учраас хэрэг хоол ирснийг мэдхийн тулд танаа өрөөнд орж шалгамаар байна гэх бөгөөд үнийг нь ч 8 номер зөвшөөрдөг. Өрөөнд нь ортол баахан эд зүйлээр дүүрсэн нэлээд том өрөө байгаа зогсохгүй нэмэгдэж буй мөнгөний хэмжээ ч гэсэн хамаагүй их байгааг олж мэдснээр эхний ангиман дуустдаг. 2 дугаар ангиман 8 давхрын оролцогчийн танилцуулгаар эхэлдэг. Танилцуулагч гэжтэй өмнөх түүхийг нь бол харуулдаггүй. Гэхдээ хувь хүний зан ашиг нь бол тодорхойлж болохоор байдаг. Ирээдүйд огт санаа зовдоггүй зөвхөн одоогоор амьдардаг. Орон ертөнд зөвхөн өөрийнх нь л төлөө оршин байгаа мэт огт алдаж үзээгүй. Алдсан ч түүндээ харамсдаггүй. Үргэлжил ялагч байсан юм шиг амьдардаг бардам өөртөө итгэлтэй нэгэн.
Өнгөцгөн дүгнүүл зүгээр л азтай болохоор ингэж яз жаргалтай амьдарсаар ирсэн мэт боловч кар цуглахдаа зүгээр л хэнэггүй царайлаа тоолж байгаад рандомор соголж байгаа мэт харагдавч дахин оролцсоор байгаад заавал 8 дээр тааруулаад сонгож байгаагаас нарах юм бол зүгээр л нэг азамт найдсан хэнэггүй нөхөр биш харин ч эсрэгээрээ өөрөө өөртөө энэ боломжуудыг бий болгодог ухаалаг нэгэн гэдэг нь харагддаг. Мэдээж түүний өрөө бусны адил хоосон байсан бөгөөд олсон мөнгөө юунд ч санаа зовлгүй зарцуулж чаддаг нэгэн болохоор босод шиг татганалгүй одоо цагтаа жаргалтай байхын тулд бүгдийг нь өрөөд өөртөө тухтай өрөөг бий болгосон байдаг. Танилцуулга дууссан учраас буцаад үйл явдал руугаа оръё. Манай хэд 8 нөмрийн өрөөнд орж ирснээр хүн болгоны минутанд олох мөнгө ялгаатай буюу давхар ахих тусам олох мөнгө нь ихсэж байгааг мэдэж авдаг. Нэг давхрын залуу 10,000-ыг олдог бол давхар ахих тусам багаар нэмэгцээр байгаад 8 давхрын эмэгтэй 340,000-ыг олж байдаг. Хүн болгоны олох мөнгөний хэмжээ ялгаатай учраас бага мөнгө олж байгаа хэдийд гомдолтой байсан ч бүгдээрээ л ингэж мөнгө олдог гэдгийг мэдлгүй рандомор сонгосон учраас яалтай билээгээд гомдлохоо олцгоодог. Үүний дараагаар гол зорилго болоо хоолоо лифтээр явуулж болж байгааг мэдэх бөгөөд 12 хоол байгаа учраас нэг нэгийг аваад үлдсэн 4 хоолоо тэнцүү угааж идэхэр олцгоодог. Хоолоо идэж дуусчаад гараад иртэл 8 давхрын эмэгтэй заалны цагийг бүгдийг нь ашиглаад өөртөө баахан хувцас судалтад авчихсан байдаг. Өрөөндөө хөдөлтөж авсан хувцснуудаа гадаа өмсөж болохгүй болохоор гадаа талбайгаа судалтад авчихлаа гэж зогсож байдаг. Яаж цагаа нэмэх талаар хинч мэдэж амжаагүй байхад бүх цагийг нь үрээд хэдхэн минут үлдээчихсэн учраас бүгдээрээ түн рүү оролтол та нар цагаа яаж нэмэх талаар одоо хүртэл мэдээгүй байгаа мó наад шатаар ч дээшээ доошоо гүглээр нэмэгдэж байна лээ шүү гэж хэлдэг. Цаг нь дуусахад хэдхэн минут үлдчихсэн учраас юу ч бодлогүй бүгдээрээ шатаар дээш доош гүөх бөгөөд яг цаг дуусахын өмнөхөн 24 цаг нэмэгдээд ороод ирдэг. Ингэснээр 8 давхрын эмэгтэй ачаар хүнсэн цагаа яаж нэмэх аргыг олж мэддэг. Үүний дараагаар цагаа дуусгахгүй тул бүгд өдөр болгон шатаар гүйж энерги их зарцуулахын хэрээр өдөрт нэг бүтэн нэг хагас хоол идэж байгаа нь хангалтгүй санагдаж эхэлдэг. Тиймээс 8 хүнээ A, B гэсэн 2 баг хуваагаад нэг өдрөөр ээлжид шатаар гүйхээр болдог. Мэдээж шатаар гүйж байгаа баг нь тэр өдрөө 2 бүтэн хоол идэнэ. Амарж байгаа баг нь энерги зарцуулахгүй учраас нэг л хоол идэнэ. Уг нь дэжгүй санаа байсан ч нэг давхрын залуу хүл мөдөө учраас сайн гүйж чадахгүй ч бүтэн хоол идэж байгаа нь зарим хүмүүс таалагдахгүй байж таарад зарим нь түүнийг өмөрөөд дотроо баггүй анхааралтай тавдаг. Мэдээж өөрөөс нь болоод ийм тохгүй нөхцөл байдал үүсэж байгааг зүгээр хараад суулгүй өөрийнхөө чадах зүйлээрээ бусдад тус болохоор шийддэг. Өрөөнүүдэд 0 байхгүй учраас бохируудаа өрөөндөө хатгалж байгаа бөгөөд тэр бохироо лифтээр над руу явуулчих сайн гүйж чадахгүй ч ядаж бохирыг чинь өрөөндөө хатгаж туслахыг их санаа гарах бөгөөд хүн болгонд энэ санаанд таалагдсанаар буцаад өөр амьсгал дээрдэж эхэлдэг. Шатаар гүйснээр эхэндээ цаг сайн нэмэгдэж байсан ч багаар багассаар агаад сүүлдээ бараг нэмэгдэхээ болчихдог. Цаг нэмэгдэхгүй байсаар хэдхэн минут үлдчихсэн болохоор баг гэж хуваагдalгүй бөөндөө цагаа нэмэхээр сандралтаад гүйж байтал 4 давхрын эмэгтэй таталтайгөө тунчдаг. Яаралтай таталтын эсрэг юм уухгүй бол үхлийн авилтайгээд үлдсэн цагаараа ийм авах гэтэл 6 давхрын залуу хайрын цагийг дуусгах гэж байна. Наадах чинь удахгүй зүгээр олчихно. Тиймээс зүгээр л байж вэ гэж орж ирэх бөгөөд бусд нь үнийг нь эсэргүүцээд зарим нь салах гэж үзээд гурвалжин дөрвөлжин зодон болдог. Гэхдээ л бөөндөө нийлж байгаа 6 номерыг дарж аваад имийг захиалж чадах бөгөөд яг үнтэй зэрэгцээд цаг нь нэлээд их хэмжээгээр нэмэгдэждэг. Хин шатаар гүгөөгүй байхад юу болоод цаг нэмэгдчихв гэсэн чинь яг үнэндээ шатаар гүхээр цаг нэмэгдэх биш энд байгаа хүмүүс сонирхолтой зүйл хийх юм бол цаг нэмэгдэж байсан юм байна лээ. Мөнгөний төлөө хүмүүс шатаар гүйж байгаа нь ихэнтэй сонирхолтой байсан болохоор цаг нэмэгдэж байсан ч өдөр болгон нэг зүйлээ үзээд ирэхлээр сонирхолгүй санагдаад цаг нэмэгдэхээ болсон байдаг. Гэхдээ дөнгөж саяны дотор халалтсан нь сонирхолтой санагдсан болохоор цаг нь дахиад нэмэгдсэн болж таардаг. Яг л стрим рүү сонирхолтой зүйл үзүүлээд хариуд нь шагнал олгож донешн авдагтай адилхан зарчмаар ажиллаж байгаа гэдгийг мэдснээр 2 дугаар анги маань дуусдаг. За 3 дугаар анги маань 7 давхрын залуугийн танилцуулгаар эхэлдэг. Яг би л танилцуулга гэж хэлээд байгаа болохоос өмнөх амьдралынхаа талаар огт гардаггүй. Гэхдээ шоунд оролцож байх үед гаргаж буй үйлдэл хэлж буй үгнээс нь дүгнээд би өөрийнхөө зүгээс танилцуулж байгаа гэсэн үг. Манай хүний хувьд бол энд байгаа оролцогчдын дунд хамгийн ухаалаг, хамгийн тайван нь бөгөөд ерөнхийдөө бусдадаа хүлээн зөвшөөрөгдөөд байнга биш ч гэсэн чухал үеүүдэд манлайллыг гартаа аваад эхэлж гисэн байдаг. Ухаалаг хүнд удирдлага өгөөд явах нь зөв хэдий ч тэр нь хэрвээ муу хүн байж таарах юм бол нэлээд эрсдэлтэй. Гэхдээ азар манай 7 давхар бол сайн муугийн тал зогсохоос илүү зөв гэж утсан талдаа зогсдог нэгэн. Мэдээж өөрийн эрх ашгаа хамгийн тэргүүнд тавина. Гаднаа бол яг л робот шиг ямар ч сэтгэл хөдлөлгүй зөв гэж утсан зүйлээ л хийдэг хүн шиг харагдавч дотроо бол бас ч гэж хүнлэг гэдэг нь гаргаж буй жижиг үйлдэлүүдээс нь ажиглагддаг.
За танилцуулга дууссан учраас буцаад үйл явдал руугаа орцгоё. Хамгийн сүүлд шатаар гүгээд нэмэргүй зөвхөн сонирхолтой зүйл хийж ижил цаг нэмэгдэнэ гэдгийг ойлгосон Жинсүү маань өрөөндөө ASMR хийж цагаа нэмэхээр оролдож байтал 7 давхрын залуу тамхилыгээд өрөөдөрдөг. Жинсүү маань жаахан бүтлгүй ч гэсэн бусад оролцогчтой бодох юм бол харьцангуй дундаж нэгэн байсан болохоор 7 давхрын залуу хамтрал маягийн харилцаа үүсгэхээр хурж ирсэн байдаг. Сонирхолтой зүйл хийнэ гэхлээр хамгийн ихэнд юу санаанд чинь орж байна гэдээ асуудал Жинсүү маань инээдтэй зүйл хийхэд болох байх гэж хариулдаг. Яг уу тийм байж болох юм. Гэхдээ инээдтэй зүйлээс ч гэсэн удахгүй залах нь тэрний дараа юу байх бол гэж асуухад Жинсүү маань хариулж чаддаггүй. Хариулт нь юу ч байсан гэсэн бидний хийх сонирхолтой зүйлс жинхэнэ сонирхолтой зүйл буюу хүчирхийлэл рүү баг багаар ойртно. Бид нэр хүссэн үсээгөө тийш явахыг нь болиулж чадахгүй, нэгэнд чадахгүйгээс хойш хүчирхийлэлд хүрэх замыг нь ядаж удаашруулъя. Одоо гараад бөөндөө юу их талаараа ярилцах бах. Тэр үед зарим нэгнээс тиймэрхүү санал гарч иж магадгүй. Тэр болгоныг нь өөрчлөөд арай эерэг зүйл рүү чиглүүлэхээр хичээцгээе гэж хэлдэг. Удалгүй бөөндөө цуглараад юу их талаараа ярилцах бөгөөд хүчирхийллийн шинжтэй хид хідэн санаа гарч ирсэн ч манай хоёр урдчлаад ярилцсны ачаар бөөндөө нэг нэгээрээ авьяасаа үзүүлэхээр болдог. Хамгийн ихэнд 7 давхрын залуу маань авьяасаа үзүүлэх бөгөөд хамраараа лимт тоглож үзүүлсэн нь 24 цаг нэмж чаддаг. Ингэснээр бусад оролцогчид ч гэсэн урам ороод дор бүрнээ бэлтгэж байгаад нэг нэгээрээ авьяасаа үзүүлэхээр болдог. Гэхдээ түүнээс өмнө энэ шоуг яг хизээ дуусгах талаараа ярилцах бөгөөд хамгийн бага мөнгө олж байгаа хүн буюу нэг давхрын залуугаас саналыг нь асуудал 1 тэрбумыг л олчих юм бол дуусгыг их бөгөөд түүний 1 тэрбумыг олох хугацаа нь ойролцоогоор 2 сар орчим юм байна лээ. Тэгээ үүнийг нь ч гэсэн бусдын зөвшөөрснөөр 2 сарын дараагаар тэмцээнийг дуусгахаар тохирцгоодог. За үүний дараагаар авьяасаа үзүүлэх цаг ирэх бөгөөд 5 давхрын эмэгтэй дуудуулаад 10 цаг, 6 давхрын залуу хавтан аглаад 15 цаг, 2 давхрын эмэгтэй хавтан аглаад мөн дээрээс нь бан зүшгэлснөөр 17 цагийг нэмэлж чаддаг. Дараагаар нь 4 давхрын эмэгтэй дуудуулах бөгөөд шал солгоод дуулсан болохоор 1 цаг 50 минут л нэмэлдэг. Эцэст нь ямар ч авьяасгүй гэмээр 3 хүн үлдсэн байх бөгөөд ядаж нөгөө хоёроосоо дөрвүүлээд нийгэм үзүүлчихье. Тэгвэл миний дараа тунж үлдсэн 2 авьяасгүйний талаар яригадаад би мартагдчих واخ гэж бодоод Жинсүү маань ямар ч хөвсөлгүй бүжиглэх бөгөөд 18 минут нэмэлдэг. Гэтэл түүний дараа 1 давхрын залуу алиалагч болж үжиглээд 30 гаруй цаг нэмүүлэх бөгөөд хамгийн сүүлд үлдсэн 8 давхрын эмэгтэй би хүнтэй унтахтаа л хамгийн сайн гээд 6 давхрын залуутай унттал бүр 69 цаг нэмүүлж чаддаг. За ингэснээр цагаа нэлээд дэвшлүүлж чадах бөгөөд үүний ачаар манай хийдэд баг зэрэг амс хийх боломж гардаг. Энэ завшааныг ашиглаад 1 давхрын залуу маань одоо шатаар гүйх шаардлагагүй болсон болохоор бохирыг миний өрөөнд цуглуулахаа болиулж болох уу гэд асуудал хүн болгон одооноос түүний өрөөнд бохироо цуглуулах нь зохисгүй гэдэгтээ санал нэгдсэн ч өөрийнхөө өрөөнд бас хадгалах дургүй байдаг. Тиймээс ардчилсан аргаар санал хурааж нэг хүнээ сонгоод түүний өрөөнд хадгалахаар болдог. За тэгээ санал хураалт болохоос өмнө баахан лобби явагдана. Хамгийн их лобби хийж явсан хүн нь 4 давхрын эмэгтэй бөгөөд хамгийн том өрөөтөө 8 давхарт бохирын хадгалъя гэдэг санал гаргаад 1 давхрыг өөрийн талд оруулж чаддаг. 2 давхрын эмэгтэй баг зэрэг муухайштай болохоор саналыг нь авч чаддаггүй. Харин 3 давхар уюу манай Жинсүүгийн хувьд авьяасаа үзүүлэх тэмцээнд хамгийн бага цаг сунгуулсан болохоор бохир хүлээж авах өндөр магадaltaй учраас дуртай наргагүй нэгддэг. 5 давхрын эмэгтэй хэтэрхий сайхан сэтгэлтэй учраас хин нэг сонгож чадахгүй гэж татгалздаг. 6 давхар бол 8 давхартай нэг оронд орсноос хойш нэг тал болсон болохоор уулзах шаардлагагүй. 7 давхрын хувьд Жинсүүтэй нэг тал болохоор окей гэдэг. Эсрэг талд 6 давхрын залуу ч гэсэн Жинсүүд санал өгийгээд хурган лобби их бөгөөд 7 олон 2 давхартай уулзаж өөрийн тал олгож чаддаг. Эцэст нь санал хураалтын түн гарах бөгөөд Жинсүү маань 3 санал, 8 давхрын эмэгтэй 4 санал авснаар бохирыг хадгалах үнээр сонгогддог. Нэг санал нь яасан гэсэн чинь 5 давхрын эмэгтэй хоосон санал өгчихсэн байдаг. За ингээд хамгийн их мөнгө олдог хамгийн том өрөөтэй үндэ баг ч гэсэн хариуцлага өрөөлөх болсон нь шудрагаас тогтсон юм шиг санагдаад бүгдээрээ баярлаж байсан ч 8 давхрын эмэгтэй үнтэй санал нийлдэггүй. Гэхдээ санал нийлэхгүй байлаа гэд явал гэж бид нэр олуулаа ингэ шийдчихсэн байхад гэж бодсон ч харамсалтай нүггүй байдаг. Өдөрт нэг л удаа ирдэг хоол ус нь 8 давхраар дамжиж доошоо буудаг гэдгийг мартсан бөгөөд санал нийлэхгүй байсан 8 давхар маань өрөөндөө орж хаалгаад өгччихээд тэдний хоолыг явуулах болчихдог. За 4-р анги маань 4 давхрын эмэгтэй танилцуулгаар эхэлдэг. Анх харах юм бол бүтэлгүй, жоохон мангартуу, хүн амтны дургу үргээд л явж байдаг нэгэн гэж харагдавч заримдаа хүний бодоогүйг бодчихсон явж байдаг. Өөрийнхөө эрх ашигын төлөө эсвэл мөнгөтэй холбоотой зүйл дээр толгой нэлээд сайн ажилдаг. Шодрог ус зүйлийн хажуугаар дуугүй өнгөрдөггүй, хэлгүүгээ илчдэг. Гэтэ тэр нь зөвхөн өөртөө хамааралтай үйдэлтэй. Нөхцөл байдлыг ажиглаж байгаад аль ашигтай талд нь орчгож чаддаг нэгэн. Нэг сул тал нь зөвхөн өөрийнхөө төлөө муу хүмүүстэй ч гэсэн эргэлзэхгүй нийлэх боломжтой. Нэг үгээр бол өөрийн гэсэн үзэл бодлого нэгэн болохоор итгэхэд жаахан асуудалтай.
Гэхдээ эсвэргээрээ зөвхөн өөрт нь ашигтай зүйл дээр л хөдөлдөг гэдгийг нь мэдчих юм бол түүнийг нь ашиглаад харилцахад хэлбэрхаа гэсэн үг. За танилцуулга дууссан болохоор буцаад үйл явдал руу орцгоё. Өөрийнх нь өрөөнд бохируудаа хадгална гэсэн шийдвэр гарсанд оролцсон 8 давхар маань хаалгаад өгжээд хоолоос явуулахаа болсноос хойш 3 хоног өнгөрөх бөгөөд манай хэд туйлцаар эцтэй өрдөг. Яг ч аргагүй болсон хүмүүс нэг нэгнээсээ буруугаа хайж бүр сүултээ 5 давхрын эмэгтэй хийм харж эхэлдэг. Аргаа орсон 2 давхрын эмэгтэй ингэж өгөж байхаар зүгээр үндсэн цагийг бүгдийг нь ашиглаж худалдан авалт хийгээд тоглоомыг дуусгая гэхэд нэг давхрын залуу тэр бумтай болтлоо эндээс гарч чадахгүй гэж зогсоодог. Ийм хэцүү дүр зургийг харсан Жинсүү маань 8 давхраас уучлалт гуйгаад бохируудыг бие өрөөндөө хадгалъя. Угаасаа авьяас үзүүлэх тал дээр хамгийн бага цаг авсан нь би болохоор тэр нь зөв гэх бөгөөд 4 давхрын эмэгтэй муутай бага цаг авсан болохоор би ч гэсэн талыг нь авъя гэж хамтдаа бохирыг хувааж авахарлаг. Азар 8 давхрын эмэгтэй уучлалыг нь хүлээж аваад эцэст нь манай хэд хоол устайгаа залгадаг. Гэхдээ 8 давхар болон бусад оролцогчид өөрсдийн байр суурийг мэдэрсэн болохоор 8 давхрын ая талыг харж тал зассан маягтай шоу маань ер нь л нэг тиймэрхүү зэрэглэлтэй болж эхэлдэг. Нилээ хэд хоног өрөөндөө бясалгал хийсэн 8 давхар маань гарч ирэхдээ цагаа сонгохын тулд сонирхолтой тоглоом тоглоулъя гэж бодсон байх бөгөөд бусдын ч гэсэн дэмжснээр тоглоомд тоглох оролдог. Хааны тоглоом гэх нэртэй бөгөөд 8 бөмбөлөгнөөс онцгой бөмбөлгийг сонгосон хүн бусад оролцогчдоо санамсаргүй байдлаар хоёрыг нь сонгоод хүснээ хийлгдэг тоглоом. Эхэндээ оролцогчид маань гараасаа хөдлөлж эсвэл үнсэлж гэх юм уу хөнгөн шийтгэл өгж байсан ч 8 давхар хаанаар сонгогдсноор 2 болон 6 давхрыг хоорондоо зодтолт гэсэн даалгавар өгдөг. 2 давхрын эмэгтэй нэлээд сайн зодтолдог байж таарад 6 давхрыг илд илүүрхэж эхэлдэг. Гэхдээ өмнөх авьяасаа үзүүлэх тэмцээн дээр хавтан аглах үеэрээ гараа эвгүй болгочихсон бөгөөд тэрийг нь 6 давхар анзаарснаар гарлуун дайрж улмаар унгааж байгаад аимшигтай гарч оддог. Хамгийн өвгийн нь энэ аимшигтай дүр зургийн дараагаар өмнө нь нэмэгдэж байгаагүй ихээр буюу ойролцоогоор 50 орчим цагаар үндсэн цаг маань нэмэгддэг. Үүний дараагаар манай хэд ярилцаж байгаад дахиж иймэрхүү зодон эсвэл хүсээгүй зүйлийг нь хийлгэхгүй тулд хааны өгсөн даалгаврыг биелүүлмээргүй байвал оронд нь шийтгэл авч болохоор дүрмээ өөрчилдөг. Тэр шийтгэл нь цахилгаан гар буу. Маргааш нь олж дахиад л 8 давхар хаанаар сонгогдох бөгөөд манай Жинсүү 5 давхрын эмэгтэйн хөхийг нь барих даалгавар авдаг. Уг нь 5 давхрын эмэгтэй даалгавар болохоор ойлгож байна гэж зөвшөөрсөн ч Жинсүү маань ёс зүйн үйлдэл хиймээргүй байна гэж хинхийгдээ шийтгэлийг сонгодог бөгөөд өмдөндөө шийдлээ тогон цогцолдог. Дараагийн өдөр нь 4 давхрын эмэгтэй хаан болох бөгөөд дахиад л 2 болон 6 давхрын залуу даалгавар хийлгэх хүмүүсээр сонгогддог. Энэ удаа сонгогдоогүйдээ үнэхээр чин сэтгэлээсээ баярлаж байгааг Жинсүүг хараад тогон цохиулах ямар аимшигтай байсныг төсөөлж болохоор санагдсан. За тэр ч яг 2 болон 6 давхрын шийдэгэл нь хааны дээшээ шидээд гар дээр авсан зоосыг тааж чадаагүй хүн тогон цохиулах ёстой болж таардаг. Харамсалтай нь 2 давхрын эмэгтэй маань дахин нэг удаа ялагдаж тогон цохиулах шийдэглийг авдаг. Дараагийн өдөр дахиад л 8 давхрын эмэгтэй хаанаар сонгогдох бөгөөд аль хэдийн нэг удаа тогон цохиулаад үзсэн Жинсүү болон 2 давхрын эмэгтэй даалгавар биелүүлэх хүмүүсээр сонгогддог. Нэг нэгээ ээлжилж алгадах бөгөөд төрүүлж бууж өгсөн нь тогон цохиулна. Яадаг ч байсан дахиж тогон цохиулахгүй дэгээ даалгадалцсан Жинсүү маань 2 давхрын эмэгтэйн 2 дахь алгадалтан дээр шууд бууж өгөөд тогон цохиулгаар алдаг. Ер нь бол тогон цохиулснаас илүү хүчтэй алгадуулсан гэсэн үг. За гэтэл тэр оройн нэг давхрын залуу болон 2 давхрын эмэгтэй хоёр Жинсүүтэй уулзахаар ирэх бөгөөд нэг давхрын залуу энэ тоглоом шударгаар явагдахгүй байгааг анзаарчихсан талаараа хэлдэг. Баян хаанаар сонгогдож байсан 8 давхар болон 4 давхар мөн дээрээс нь дандаа хэлж байсан 6 давхар 3 хоорондоо хуйлдсан бөгөөд хааны бөмбөлөгт жижигхэн таних тэмдэг тавьчихсан болохоор л дандаа сонгогдоод байсан юм лээ. Тэгээ үүнийг нь мэдсэн ч гэсэн шууд очоод хэрүүл урал хийхлээр баттай нотлогоо байхгүй. Нотлогоо оллоо ч гэсэн дахиад л өөр арга сэжигж магадгүй гэж бодоод 4 давхрыг очиж сүрдүүлээд бөмбөлөг дээр тэмдэг тавихыг нь болиулж шударгаар тоглоомыг явуулахаар болдог. Маргааш нь болж тэмцээн шударгаар явагдах бөгөөд анх удаа нэг давхар хаанаар сонгогдож мөн л анх удаа 8 болон 7 давхар даалгавар биелүүлэх хүмүүсээр сонгогддог. Шийтгэл нь мөн адил зоос шийдэх бөгөөд энэ удаа 8 давхар ялагдаж шийтгэл авах хүнээр сонгогддог. Гэтэл яг шийtгэлээ авах гээд байж байтал 6 давхрын залуу дайрч орж ирээд 7 давхрыг цахилгаан буугаар нь буудаж угаар 4 дугаар анги маань дуусдаг. За 5 дугаар анги маань 6 давхрын залуугийн танилцуулгаар эхэлдэг. Гаднаас нь харах юм бол ширүүн дүр төрхтэй, бусадтай таарамжмуу, дээрлэхүү, харгас гэж дүгнэхээр хэдий ч дотор тал нь бол ер нь л гаднах төрхтэйг адилхан дөө. Бүхнийг нудрагаараа шийдэх сонирхолтой. Гэхдээ нэг авааштай тал нь зөв зүгээр байж байгаад л хүнтэй хэрүүл өдөө дээрлэхэд байдаг хүн бол биш. Шаардлагатай үед буюу өөрийнх нь эрх ашиг нь зөрчигдөх, эсвэл ашиггүй гэж үзвэл хүчирхийлэл үлдэхтэй огтхон ч хэрэгэлцдэггүй нэг.
Ерөнхийдөө кинон дээрээ бол муудлын дөрвийг бүтээж байгаа ч миний хувьд бол шууд муу хүн гэж хэлэхэд хэцүү санагдсан. Гэхдээ мэдээж сайн гэж хэлэхэд ч хэцүү л дээ. За танилцуулга дууссан болохоор үйл явдал руугаа буцаад орцгоё. Шийтгэл аваад яг цахилгаан буугаар буудуулах гэж байсан 8 давхрыг авраад оронд нь гимгүү 7 давхрыг буудсан 6 давхрын залуу шалтгаанаа тайлбарлахдаа бидний тоглоом хэтэргийн үүдгартай болоод байсан болохоор эргэлт маягийн сонирхолтой зүйл хийхийн тулд ингэчглээ гэж хэлдэг. Яг уу хин ч харсан 8 давхрыг өмөрсөн гэдэг нь тодорхой байсан ч нэг иймэрхүү шалтгаан болж илдэг. 7 давхрыг сэргэх үед бүх зүйл өөрчлөгдсөн байдаг. Өөрсдөд нь цахилгаан буу, хоол хүнс, хүч чадал нь агуулхлаар 4, 6, 8 давхрын 3 хоорондоо нэгдэж байгаад бүх эрх мэдлийг гартаа авчихсан байдаг. Мэдээж хэрэг төв цагны утсыг цоожлоод бусад оролцогчдын өрөөний утсыг нэвдэлчихсэн учраас ямар нэг зэвсэг гарах боломжгүй буюу эсрэг тэмцэх боломжгүй болчихсон гэсэн үг. Ингээд 7 давхрыг ухан орох үед бидний талд ор гэх бөгөөд 7 давхар хэдийгээр нөгөө хэдтэйгээ нийлдэг байсан ч нөхцөл байдлыг дүгнээд хүчтэй талд нь аюулгүй байхыг сонгодог. За ингээд ухаалаг нэгний хүртэл өөрсдийнхөө талд оруулснаар шин дүрмтэй болдог. Одооноос эхлээд доод давхрын 4 цаг нэмэх ажлыг хийх бөгөөд дөрүүлээ нийлж байгаад өдөрт 24 цаг нэмэх үүрэгтэй хэрвээ чадахгүй бол хоол өгөхгүй. Нэг хүн 3 цаг нэмж чадах юм бол 2 зоос авах бөгөөд тэрүүгээрээ дээд хідээсээ хоол ус худалдаж авна. Хэрвээ цаг нэмж чадахгүй бол зоос авахгүй, зоосгүй хүн хоолгүй гэсэн үг. Тэгээд зогсохгүй юу хийж цаг нэмхийг нүртэл дээд гэж шийдэх бөгөөд өөрсдийн бэлдсэн тоглоомнуудаас суглуулж тоглуулахар болдог. Эхний тоглоом нь нуугдаж тоглох бөгөөд манай дөрөв нэг хэрэгтнээ болгоод нуугдах ёстой. Цаг дуусах үед нуугдаж чадаагүй хүн 6 давхрын залууд баригдаж зодуулна. Хамгийн сүүлд үлдсэн ганц хүн л шийдвэрлэхгүй мултрах бөгөөд энэ тоглоом дээр манай жинсүү ялагч болдог. Ялагч болсон хүн нь нүдэ болгож байгаад нөгөө гураасаа аль нэгийг нь цохих ёстой бөгөөд ялсан ч гэсэн хэцүү зүйл хийх шаардлагатай болдог. Энэ бүх харгислалтын дараа цагч дажгүй нэмэгдэх бөгөөд эцэст нь нэгэн зооснуудаа авахар боллоо гэтэл тэрийгээ ч зүгээр өгчөгдөггүй. 4 хүн тус бүр 2 зоос буюу нийтдээ 8 зоос авах ёстой байсан ч цаг сайн нэмсэн гээд 9-ийг өгөхөөр болдог. Гэхдээ зүгээр майгээд өгчихгүй хоорондоо ярилцалгүйгээр дор бүрнээ хідэн зоос авмаар байгаагаа бичих ёстой бөгөөд нийт зоосны хэмжээ 9-өөс идэрх юм бол хэн ч зоос авах боломжгүй болно. Хүн бүр 2 зоос авъя гэж бичвэл яг сайхан даарах ч гэсэн 2 хүн 3 зоос авъя гэж бичих юм бол 9-өөс илүү болоод бүгдээрээ хоолгүй болно гэсэн үг. За тэгээд манай жинсүү баахан юм бодож бусд нь 3 гэд биччихэж магадгүй гэж бодоод 1 зоос авъя гэд бичтэл бусад хэдэнд бүгдээрээ 2 гэж бичсэн байх бөгөөд манай хүн олон юм бодсноос олоод ганцаархнаа нэг ус л авч чаддаг. За ингээд маргааш нь болж асуулт хариултын тэмцээн болох бөгөөд хариултыг нь жинсүү болон 1 давхрын залуу 2 төрүүлж мэдсэн ч гэсэн албаар 2 давхрын эмэгтэй чипи өксөөр аваад ялуулдаг. Яагаад гэсэн чинь манай хэд дундаа биеийн хүч хамгийн сайтай нь 2 давхар бөгөөд ялсан хүн нь зохиор барих боломжтой учраас тэр завшаанаар төрийн эргэлт маягийн юм хийнэ гэж дотроо төсөөлдөг. Гэхдээ эцэст нь 2 давхар маань тэр санааг нь огтхон анзааралгүй өнгөрөх бөгөөд төлөвлөгөө нь шууд л бүтлгүйддэг. Өдөр хоногуд өнгөрсөөр нэг өдөр манай хэд авах зоосны хэмжээгээ 9-өөс хэтрүүлснээр хоолгүй болох бөгөөд өлссөн хүмүүс уурлаж эсэргүүцэл илэрхийлсэн ч хамгийн түрүүнд дуулууртай өрөөндөө орсон нэг хүнд 10 зоос өгнө гэх үгэнд 5 давхрын эмэгтэй бүдэрснээр тэдний эсэргүүцэл бас л талаар болдог. Цаг хугацаа өнгөрсөөр бараг л бууж өгөхийн даваан дээр 1 давхрын залуугаас нууц цагтл ирдэг. Лифтээр дамжиж доошоо буугаад 1 давхрын өрөөнд бүгдээрээ цуглаж байгаад 6 давхрын залуу руу гинт дайралт хийж энэ бүгднийг дуусгая гэсэн төлөвлөгөө байдаг. 5 давхрын эмэгтэй лифтээр буух юм бол 4 давхарт баригдчих учраас 3, 2, 1 давхрын 3 хамтрах бөгөөд эцэст нь тоглосон өдөр нь ирж төлөвлөгөөгөө амжилттай эхлүүлэх бөгөөд 6 давхрын залууг ялж чадсан ч цахилгаан буун дээр ирээд гацтал 7 давхрын залуу аль үчээ сумыг нь авчихсан байж тараад эцэст нь манай эдийн ялалтаар 5 дахь анги маань дуусдаг. За 6 дахь анги маань 2 давхрын эмэгтэй танилцуулгаар эхэлдэг. Нилийн иршүүд, биеийн хүч сайтай, бусадтай таарамж муу, түргэн уртаа гэдэл ерөнхийдөө бол гаднаасаа 6 давхрын залуутай нилийн төстэй идэж дотор хүн нь бол яг эсэргээрээ өрөвч зөөлөн сэтгэлтэй, бусдыг дөрөв тавьдаг, хүчгүй нэгэнтэй тусалдаг гэдэл ер нь бол 6 давхрын залуугийн яг эсрэг дүрнэ гэдээ ойлгочиход болно. Сул тал нь гэвэл мэдээж дөрвөн уртаа учраас бусадтайгаа жаахан таарамж муу, дотор хүн зөөлөн сэтгэлтэй байгаад байхдаа л тэрнтэйгээ зөрчилдөөд ширүүн мэт дүр эсэгдэг. Гэхдээ л нэг иймэрхүү хүчтэй, сайхан сэтгэлтэй дүр манай талд байгаа нь аштай юу да. За танилцуулга дууссан учраас буцаад үйл явдал руугаа орцгоё. Дээд доод давхрын ялгаа гаргаж манай эдийг боол мэт хүчээр ажиллуулж байгаа нь 7 давхрын залууд ч гэсэн удах тусам тааламжгүй санагдсан болохоор энэ бүгдийг дуусгахын тулд доод давхрын эдэд тусалсан юм лээ.
Бараг бүтлгүйдэх гэж байсан төлөвлөгөө нь 7 давхрын залуугийн ачаар амжилттай болсон бөгөөд дээд давхрын 3-ыг хүлээд тус тусад нь өрөөнд нь орхиор болдог. 7 давхрын залуу уг нь дээд хэдийн талд ажиллаж байсан ч эцсийн мөчөөд манай талд орсны ачаар энэ бүхэн бүтсэн учраас түүнийг уучлаад өөрсдийнхөө хэгнэнд оруулдаг. Үүний дараагаар том ялалт байгуулсан хэд маань хангалттай хоол ундтай болсон болохоор 8 давхрын өрөөнд ялалтын баяраа тэмдэглэцгээдэг. Өрөөнд байрладаг утсаар идэж уух зүйл худалдаж авах хориотой ч гэсэн яаж хийх жорыг нь худалдаж авч болдго юм лээ. Тэрийг нь мэдснээр манай хэд арх хийх жор худалдаж аваад хоолтой хамт ирдэг уснуудаа ашиглаж аваад арх хийж уугаад утгаараа найрладаг. Удалгүй манай хэд цааш яхтлаараа ярилцах бөгөөд 2 давхрын эмэгтэй хэдүүлээ бол дээд давхрын хэд шиг хүн чанаргүй амьтад биш болохоор эднэртэй адилхан хүчирхийлэл үлдээж цагаа нэмж чадахгүй. Тиймээс одоо байгаа цагаа зугаатай өнгөрөөгөөд чимээгүйхэн тэмцэнэ дуусгацгаая гэх санал гаргадаг. Зарим нь өөр ямар нэгэн зүйл хийж болохгүй гэж юу гэдэл жинсүү маань бүр яагаад чадахгүй гэжгээд оролдож үзсэн ч үнэхээр л хүн чанар нь зулгаагаад хүчирхийлэл үлдээж чаддаггүй. Гол нь 1 давхрын залуу маань 1 тэрбумдаа хүрээг болохоор дуусгамааргүй байсан ч 2 давхрын эмэгтэй үлдсэн мөнгийг чинь би өөрийнхөө мөнгнөөс нөхөөд өгье гэх бөгөөд үүнийг нь ч зөвшөөрснөөр манай хэд цагаа нэмэх гэж оролдолгүйгээр тэмцэнэ дуусгах гар шийддэг. За ингэснээр манай хэд үлдсэн цагаа тайван зугаатай өнгөрүүлсээр бараг л цаг дуусгын алдаад гинэт үндсэн цаг маань 40 орчим цагаар нэмэгдчихдэг. Хамгийн ихэнд нөгөө 3-аас ижиглээд очоо шалгахтал юу ч болсон шинжгүй хүлээдэг л байж байдаг. Юунаас болоод яагаад цаг нэмэгдсэнийг мэдэж чадалгүй байж байтал дахиад л цаг нэмэгдэх бөгөөд энэ удаа 4 давхрын эмэгтэйгийн шүдийг нь нуцаар сух татчихсан байдаг. Энэ удаа яалтчгүй хин нэгэн 4 давхрын эмэгтэйгийн шүдийг нь сугалсан болохоор цаг нэмэгдсэнийг ойлгож боловч эхний өдөр юу ч болоогүй байхад нэмэгдсэнд гайхаж аваад эцэст нь жинсүү маань 6 давхрын залууг очоо шалгахтал хөлийн өмснүүдийг нь бүхлээр нь авчихсан байж таардаг. Эхний өдөр шалгахдаа сайн шалгаагүй учраас мэдлгүй өнгөрчихсөн юм байна лээ. За ингэснээр манай хэд дотор тэмцээнийг дуусгамааргүй нэг хүн байгаа бөгөөд тэр хүн нь энэ амар зүйлсийг хийж цаг нэмээд байгаа гэдг нь баттай болдог. Үүнийг нь мэдсэн 2 давхрын эмэгтэй уурлаж хүн болгон руу дайрсан ч яг тэр нэг их баттай сэжвэр байхгүйсэн болохоор бүгдийг нь өрөөнд нь цоожлоод хүчээр цагаа дуусгахаар болдог. Гэхдээ дээд давхрын 3-ыг хүлчихсэн учраас хооллож унтлах хүн хэрэгтэй. Тиймээс 5 давхрын эмэгтэйг цоожлолгүй үлдээх бөгөөд ингэснээр 2 болон 5 давхраас бусад бүх хүмүүс хөдлөх боломжгүй гэсэн үг. Хэрэгтнийг олох гэсэн ямар ч хичээл зүтгэл байхгүй бүдүүлэг арга хэдий ч нэг их зүйл бодлогүйгээр одоо байгаа нөхцөл байдлаа тохируулаад бодох юм бол хамгийн зөв арга нь энэ байдаг. Хэдийгээр хамгийн зөв арга нь байсан ч гэсэн 5 давхрын эмэгтэйг хооллох хүнээр сонгосон нь алдаа байсан гэдгийг даанч хожим ухаардаг. 5 давхрын эмэгтэй бол өрөвч зөөлөн сэтгэлтэй, бусдын өгөнд амархан ордог, сэтгэлийн хатгээд байх зүйл байхгүй. Дээрээс нь хямраад ирэхлээрээ хийм хардаг, маш тогтворгүй зааштай хүн. Нөгөө 3-ыг хооллох болгонд өөдөөс нь гомдлоод зарим нь бүр муухай гэлсээр байгаад манай хүн нэлээд амрах бөгөөд эцэст нь хийм арт сонсноос олоод өөрийнхөө алдаж эхэлдэг. Энэ бүгдийг нь анзаарсан 6 давхрын залуу удлааж үжиглээж чихэн дээр нь цэцэг ургуулж байгаад өөрийгөө суллуулчихдаг. 7 дугаар аймгаан 5 давхрын эмэгтэйн танилцуулгаар эхэлдэг хэдий ч өмнөх ангийн төгсгөлд бараг л танилцуулчихсан учраас шууд үйл явдал руу орцгоё. Хийм арснаасаа болоод 6 давхрын залууг сулсан болохоор мэдээж хэрэг юу болох нь тодорхой. Дахиад л хүчирхийлэл аимшигтай зодоонуудын болох бөгөөд энэ бүхний эцэст 6 давхрын залуу жинхэнэ буу захиалж авдаг. Зорилго нь мэдээж ойлгомжтой. Өөрийнх нь хөлийн өмсийг суулсан үнийг олж жинхэнэ буугаар шийтгэх. Манай дөрвийг хүлд суулгаад орс рулет тоглох маягаар хин ингэснийг нь олж мэдгэр болдог. Ээлжээр хин ингэсэн талаар асуух бөгөөд хариулж чадахгүй бол цэнэглэгдсэн хэсэг нь үл мэдэгдэх буугаар хөл рүү нь буудана. Хамгийн ихэнд 2 давхрын эмэгтэй буудуулах бөгөөд азар хоосон байж таардаг. Үүний дараа 7 давхрын ээлж ирэх бөгөөд харамсалтай цэнэглэгдсэн байж таарад хөл рүүгээ буудуулдаг. 3 дахь хүнээр 1 давхрын залуу сонгогдох бөгөөд яг буудуулах гэж байхад нь жинсүүгийн толгойд нэг мэрэгэн санаа төрдөг. Хоол уснаас бусад бүх зүйлсийг худалдаж авч болох юм чинь чиний humсыг суулж авах үеийн бичлэгийг нь худалдаж аваад л мэдчихэж болох юм шүү гэх бөгөөд нэрэж тийм юм байна гэж бодоод бичлэгийг худалдаж аваад мэдгэр болдог. За тэгээд 8 давхрын эмэгтэй хамтаар орж бичлэгийг худалдаж аваад үзтэл гол хэрэгтэн нь 1 давхрын залуу байж таардаг. Зүгээр ч humсыг нь суглаа зогсохгүй бүр дээрээс нь шээжгсэн байх бөгөөд энийг нь мэдсэн 6 давхрын залуугийн уур бохимдол дээд зэгтээ хурж шууд алнагээд гартал араас нь 8 давхрын эмэгтэй цахилгаан буугаар буудчихдаг. Шатаар бууж байсан болохоор унахтаа нуруугаа оглаад маш хүн дээр бэртдэг. Мэдээж өөрийнх нь хамгийн дуртай байгаа шоуг хувийн өшөөн зонгосоо олж дуусгах гэж байсан хүнийг зогсоосон нь энэ байдаг. За ингэснээр 8 давхар бүх эрх мэдлийг гартаа авах бөгөөд 5 давхрыг суллаж өөрийн талд оруулаад бусад хүмүүсийг өрөөнд нь хүлж орхидог.
Орой болгон нөгөө хэдийн бичлэгийг үзэж зовж байгааг нь харж кайф авдаг болсон байх бөгөөд удалгүй түүнээсээ ч гэсэн залхаж бүр илүү зүйлийг хүсч эхэлдэг. Бодож байгаад нэг санаа олох бөгөөд тэр нөгөө хэд дээр унтуулахгүй байх хэрүүшүүлд явуулах байдаг. Энэ тамлалт нь манай эдийн сэтгэл зүйд нөлөөлөөд бараг л галзуурхын наан ирсэн байх бөгөөд харин нөгөө талд энэ төр зургийг харсан 8 давхрын сэтгэл нь хөдлөөд зураг зурж мураад бүр солиорч өгдөг. Зураг зурж дуусаад сэтгэл санаанд сайхан болсон болохоор өөрийгөө баярлуулад шин цүнх болон Коко нэртэй нохоо хөдөлж авдаг. Мэдээж энэ нь гарын үзүүртэн зарагддаг 4 давхрын хувьд өчнөө хүн хооллож ядаж байхад дахиад нэг арчлах амт нэмэгдээд улмал төвхтэй санагддаг. Яг ингээ залхацсан явж байхад нь нэг давхрын залуу түүнд өрөөх солих аргыг бие мэднэ. Хэрвээ бид нарт туслах юм бол чамд яаж 8 давхрын хүн болох аргыг хэлж өгье гэснээр 7 дугаар анги манд дуустдаг. За 8 дугаар анги маань нэг давхрын залуугийн танилцуулгаар эхлэх бөгөөд анх удаа өнгөрсөн амьдралыг нь харуулдаг. Манай хүн алиалагчаар ажилдаг бөгөөд амьдрал нь жаахан дараахан байсан юм лээ. Гэтэл охин нь нэг өдөр хүнд өвчин тусаад маш их хэмжээний мөнгөний шаардлага гардаг. Яаж ч хичээгээд төлбөрийг нь төлж дийлэхгүй учраас манай хүн өөртөө амь насны даатгал хийлгэж байгаад амиа хорлож даатгалын мөнгөөр охиноо эмчлэх хүндхэн шийдвэрийг гаргадаг. За ингээд яг зориг шулуутчихсан машинд хариулах гээд явж байтал тэмцээнд оролцох урилга ирсэн юм лээ. Яванд оролцож дүрмтэй танилцаад хамгийн ихэнд толгоонд нь орж ирсэн бодол нь өрөөгөө сольж болох эсхийг асуусан бөгөөд 1 тэрбум воноор өрөөгөө солих боломжтой гэдгийг олж мэддэг. Манай хүн 1 тэрбумтай олно гэд байсан нь ийм учир тайсан бөгөөд энэ аргаа 4 давхрын эмэгтэйд хэлснээр өөрийнхөө талд оруулж чаддаг. Гэхдээ бүх өрөөнүүдийг камераар хянж байгаа мөн дээрээс нь буутаа олохлоор баригдалгүйгээр ганцаараа энэ бүгдийг хийх хэцүү учраас 5 давхрын эмэгтэйгээс тусламж гуйх бөгөөд нэг нөхцөлтэйгээр туслахаар болдог. За тэгээ манай хэд төлөвлөж байгаад 8 давхрыг гадаа голф тоглож байх үед нь 5 давхрын эмэгтэйгээр хүмүүсээс уллуулахаар болдог бөгөөд яг амжилттай хэрэгждгийн даван дээр гайтай Коко гэж нохоо нь анзаарснаас болоод яг үлдэл дээрээ баригдчихдаг. Гэхдээ эцэст нь 4 давхар маань зориг гаргаж 8 давхрыг цогж унгаах бөгөөд эцэст нь нэгэн бүгдээрээ хэрэгжүүлээд болдог. 5 давхрын эмэгтэй маань нэг нөхцөлтэйгээр зөвшөөрсөн бөгөөд тэр нь болохоор 6 давхрын залуугаас өшөөгөө авах байсан юм лээ. Өөрийг нь хийм хараад ухаан санаа нь докторгүй байгааг ашиглаад хайртай дуртай гэж хүлэгдэж байгаад суллуулчихсанд маш их ууралсан бөгөөд 6 давхрын залууг тайган болгож өшөөг авдаг. За ингээд энэ бүхний эцэст манай хэд хоорондоо ярилцсны дагуу 4 давхрыг 8 давхар руу, 1 давхрыг 6 давхар руу шилжүүлэхээр болдог. Үлдсэн хэд нь өөрсдийнхөө өрөөнд сэтгэл ханамжтайгаа болохоор өрөөндөө үлдэхээр болдог. Хамгийн ихэнд 1 давхрын залуу маань 1 тэрбумаараа өрөөгөө солих хүсэлт гарах бөгөөд харамсалтай нь тэр нь өрөөг солих хүсэлт биш, яаж өрөөг солих заавар болон өрөөнүүдийн үнийн тарифтай цаасыг л худалдаж авах үнийн дүн 1 тэрбум байсан юм лээ. Ядчаах өрөөнүүдийг худалдаж авах үн нь нэлээд өндөр буюу манай хэд яагаад ч дийлэх хэрэггүй тийм их үнэтэй байж таардаг. Нэгэн төрөг солих боломжгүй болсон болохоор зүгээр л тэмцээнийг дуусгацгаая. Гарч байгаад бүүндөө 1 давхарт мөнгнөөсөө овалцъя гэсэн ч 1 давхрын залуу маань үнтэй санал нийлдэггүй. Зовж цуглуулсан 1 тэрбумаа алдсан болохоор ч тэрөө сэтгэл зүйн докторгүй болж бусдыгаа буугаар сүрдүүлж байгаад бүгдийг нь хүлж орхидог. Үүний дараагаар ганцаараа үзүүлбэр үзүүлж цагаа нэмэх болно гэж зүтгэх бөгөөд харамсалтай нь аюултай үзүүлбэр үзүүлж байгаад өндрөө сунаад нэлээд хүнд бэртчихдэг. Тусламж авахгүй удах юм бол өхөж ч магадгүй хүнд бэрцсэн болохоор манай хэд хүлээснээсээ молдраад шоуны багийнхнаас тусламж гуйсан ч ямар ч хариу байдаггүй. Тэгэхээр нь жинсүү маань бүх камерыг эвдлээд дотор юу болж байгааг үзэх боломжгүй болгоод хүчээр тэмцээнийг дуусгая гэж бодох бөгөөд бүх камернуудыг эвдэлж дуусгахдаа зэрэгцээд тоглоомч дуусаж хаалга нэгддэг. Гэхдээ харамсалтай нь аль хэдийнэ оройтсон буюу 1 давхрын залуу маань өөд болсон байдаг. Миний хувьд бол жинсүү камер эвдснээс олж шоу дуусж байгаа мэт харагдавч яг үнэндээ 1 давхрын залуу өгсөн болохоор шоу дууссан байх гэж бодогдсон. За ингээд эцэст нь үлдсэн хэд маань шоугаа дуусгаж энгийн амьдралдаа орох бөгөөд жинсүү маань дотор нь давчтаад нэг л хүндүртэй амьдарсаар байдаг. Гэхдээ эцэст нь нэг санаа бодож олсон нь зарлалын самбар дээр 1 давхрын оршуулгыг хийхээр болсноо зарлах бөгөөд бусад хэдэн зарлалыг харснаар манай хэд бөөндөө оршуулгыг нь хийж дотроо онгоод л эцсийн удаа уулзалддаг. 6 давхрын залуу ирээгүй ч гэсэн цэцэг явуулсан байдаг. Харин 7 давхрын хувьд мөн адил ирээгүй ч гэсэн эхнэрт нь охиныг нэмжлэхэд хангалттай их хэмжээний мөнгө өгснэг олж мэддэг. Харин 8 давхрын хувьд өмнө алдартай зураач байсан бөгөөд сүүлдээ явцгүй болоод өөрийнхөө мөнгөөр үзэсгэлэн гаргасаар байгаа дампуурчихсан байсан юм лээ. Тэгээ шоу дуусны дараа өөрийг нь хөөсөн галерейг очиж нураагаад их хэмжээний өрөнд орсон бөгөөд шоунаас олсон мөнгөө өгөөд ч төлж дийлэхгүй байсан болохоор шоронд орсон гэдгийг нь олж мэддэг.
За ингээд эцэст нь дахиж уулзалцсан хэд маань нэг нэгнийхээ яаж амьдарч байгаа эсвэл өмнөх амьдралынхаа талаар огт ярилцаагүйч нэг давхартайгаа албан ёсоор салах ёс хийгээд өөрсдийнхөө замаар амьдрахаар явж байгаа кино маань дуустдаг. За нэг ийм кинонд манайхаа тэгээд киноны талаар дүгнэлт өөрийнхөө бодлоо ярьж байгаа хувцастай бараг шингээгээд ярьчихсан болохоор нэмж олоог яриад явах уу. Тэгээд эцэст нь бичлэгэнд таалагдсан бол дардаг юмнуудаа дараараа дараахаа бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.